Бидний өмнө бол ерөөсөө засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, за дээрэс нь шинэ итгэл, эрс шинтгэл энэ одоо 5 жилийн өмнөсөн чиглэлийг одоо хэрэгжүүлэх. Энэ лөө бидний бодлого үйл ажиллагаа чиглэнэ. Энэ лөө яамдуудыг бодлого үйл ажиллагаа хэрхэн яаж чиглүүлж байгаа дээр нь төлөвлөлтөнд туслана, хэрэгжилтэнд туслана, хэрхэн яаж хэрэгжүүлж байгаад нь хяналтаа тавина. Бидний үндсэн чиг үүрэг тэр шүү. Хаа хүрэхээ мэдэхгүй бол тийм үү хизээч тэр газар хүрэхгүй гэж ярьдаг. Үг байдаг. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдах чадахгүй гэж тийм үү. Бид нэр эхлээд хөрөх зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэгвэл засгийн газрыг хэрэглэх газар Монгол Улсын ерөнхий сайд үндсэн чиг үүрэгт ажиллаараа туслана. Дээрээс нь ерөнхий сайдын дэвшүүлсэн одоо энэ улсын их хурлыг батлуулсан бодлогын бичиг баримтуудыг бидэнтээс хамаарх ажлуудаа хийх стратеги төлөвлөгөө батлах хэрэгтэй. 26 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө. Энийг одоо бас нэг үлгэр жишээ бид нар бас гаргаж батлнаа. Үлгэр жишээ. Яагаад гэвэл бүх яамдуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө засгийн газрын хэрэглэх газар дээр ирж хянагдаж батлагдана. Тийм учраас бид өөрсдөө бусдад үлгэр дуурайл болох хүч маш сайн гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаад үүнийг ингэж гүйцэтгэлөө хийд юм аа. Эн чин болоогүй, эн чин шаардлага хангахгүй. Энийг гүйцээ, энийг дутуугаа нөх, энийг зас гэж шаардлага тавихын тулд өөрсдөө илүү тийм манай энэ шиг хий гэж бид харуулах хэрэгтэй. Энэ дээр одоо тийм үү одоо ямар төвшөнд байгаа вэ? Суур төвшингээ маш сайн тодорхойлно. Хүрх төвшингээ бас сайн тодорхойлно. Хэмжигдэхүүс тийм үү яг байх хэрэгтэй бүх юм. Дарга үнэлэхээр тийм үү төрийн албанд ажиллаж байгаа бүх хүмүүс маш сайн хангалттай ажилладаг гэж үнэлэгддэг. Их хурл дээр очиод бид нэр тийм үү засгийн газар дээр ингээд дүгнэхээр бид нэр 50% гэдэг дүгнждэг. Ард түмний үнэлэлтээр төрийн албан агч нарын хүнд муутай. Даргын үнэлэлтээр тухайн яам болгондоо газар болгондоо ажилтнууд нь хангалттай 98-99% хангалттай ажилладаг. Ийм байгаад байна. Энийг бид засаад 8 сард байхаа ил тод болгоо зарласан. За тэгвэл энэ дээр бид нэр төрүүлж бас манлайлал харуулнаа мөнгөрдөн дараа. Тэг өөрчлөлийгээ өөрсдөөс их бүгдийн шудраг үнэл. Сайн ажиллаж байгаа нь сайн, муу ажиллаж байгаа нь муу. Энийгээ ил тод тавья. Энийг нь ард түмэн хараад одоо энэ чинь харин зүв байна шүү дээ. Одоо ингэж үнэлж ивэл ингэж дүгнжээ бол эн чинь болж штэ гэж харуулах ёстой. Асуудал шийдэл. Өнөөдөр тийм үү хэмжиж чадахгүй, хянаж чадахгүй гэдэг чинь шүү дээ. Өнөөдөр байгаа байдал юм байна. Ийм асуудалтай байна. Ийм болгомоор байна. Ийм шийдэл байна. Тэг дандаа асуудал шийдэл.